Başında. 자, 그래. 자, 느낌다리 없습니다. Сайн байцгаана уу хүндэт үзэгчтэй. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн 73 дугаар сургууль дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр 73 дугаар сургууль бол за бөхөр алдартай ийм том сургууль байгаамаа. Тэгэхээр энэ сургуулийн ач холбогдол яг юундаа байна вэ? Дасгалжуулагч нарын уур ухаан хаана байна вэ гэдгийг бид бүхэн сурвалжлахаар хүрэлцэн ирсэн байна. Ингээд бүгдээрээ 73 дугаар сургуультай танилцъя. Бүгдээрээ хамтдаа орцгоё. Başında. 자, 그래. 자, 느낌다리 없습니다. Хангасан 1995 онд үндэсний үеийн дээврийн дээд сургууль тухай үедээ Дархаа аврах хордлогийн баян мөнгө доктор профессор Лавсран багш нарынхаа өдөртөө үндэсний үеийн дээврийн дээд сургуульд одоо ах маань 95 он сургууль төгсөөд би ахыгаа дагаад ирнэ бүхэн секс дугуйланд явж байгаад ер нь ах маань маш их нөлөө үзүүлсэн намайг ирнэ. Гэхдээ тухай үедээ бол энэ багш дасгалжуулагч болно гэсэн тийм ойлголт бол байгаагүй. Зүгээр нэг хөдөөнөөс ирсэн хүүхөө сайхан байрлалтай одоо нэг сайхан байрлалч ноцолтой л гэсэн сэтгэл зүйтэй хүүхэд орж ирээд анх тэр үндэсний дээврийн дээд сургууль төгсөж байл орж байлаа. Тэгээ нэг жилийн дараа хоёр сургууль маань нэг нь бүхэн үндэсний дээд сургууль гэдэг Баян мөнгө аваргын сургууль маань салаад нөгөөх нь Лавсран багш маань үндэсний дээврийн дээд сургууль гэж тухайн үедээ Монголын спортын том суур байж болж исэн сургууль маань хоёр тийшээ салаад би Баян мөнгө аваргын бүхэн үндэсний дээд сургуулийг орж байлаа. Тэгээд одоо яг 4 жилээр бакалаврын зэрэгтээ төгссөн. Яг ер нь миний энэ багш болох дасгалжуулагч болох гол нөлөөсөн хүн бол одоо миний ах Жамсрынгийн алтан гэрлэгч Шонхор клубын тамирчин байсан хүн байгаа. Тэр ахыгаа л хөлгөр дөөрэл авч дагж явж энэ бүхий спорттой холбогдсон. Тэгэл энэ 2 дугаар курсээс эхлээд ерөнхийдөө за ер нь гайхгүй байна. Барилдаад амжилт үзүүлэхгүй гэдгээ эрт тухаарсандаа баярлалтай. Тэгэл ер нь 2 дугаар курсээс эхлээл дасгалжуулагч болох зам руугаа ерөнхийдөө шийдсэнтэй. Манай ангийн багш Монгол Улсын начин Цэрэнхүү багш маань байлаа. Монгол Улсын начин Баян мөнгө багш маань байж байсан. Тэр сайхан багш нарынхаа заавар зөвлөгөө олон сайхан эрдэмтэн доктор багш нараас номын дуу сонсч ясны хүлжинд бас дасгалжуулагчийн эрдэм жоохон суралцж байгаа байх. Суралцж байна л гэж бодож байгаа үрийг. Сөөр нь одоо тэр мундаг хүмүүсийн тавьсан ач хаваа байхаа л гэж боддоо шүү дээ. 1989 онд одоо яг энэ байгаа сургуулийн суурин дээр манай 73 дахь сургууль энэ 2038 хорооллын сургуулиудаас ерөнхийдөө нийлээд 73 дахь сургуулийг энэ суурин дээр тухайн үед одоо Орос сургууль тээврийн техникум гэсэн хуучин сургууль байсан. Тэрний аюултай байр материалын баазыг ашиглаад 73 дахь сургууль маань 89 онд байлаа. Тэгээ 89 онд аяа үүсгэхдээ тухайн үед одоо бүхэн секс дугуйлан гэхээс илүү бүхэн өдрөмжүүлэх гэдэг юмар анх тушаа шийдвэр нь гарч олон улсын хэмжээний майстер манай Шгшөөгийн тамирчин байсан. Энэ сургуулийн одоо энэ бүхэн төрөлхтөн сургуулийг одоо үүсгэсэн олон улсын хэмжээний майстер Увс аймгийн Дэсүмээ харьяад Цэрвийн Лайжи багш маань одоо энийг бол яг гартан анх үүсгэсэн байсан. Тэр үед нь бол одоо спортын майстер манай чөлөө төхөр байлж байсан 30 хүү гэж багш бас тухай гэдэг би дээврийн багшаар ажиллаж байсан. Тэгээд тэр хоёр хүмүүс маань одоо энэ төрөлцөн сургуультай хөтөлбөрийн анхны одоо тэр суур бааз болсон одоо сургуулийн хөтөлбөрийн анхны хөтөлбөрүүдийг гаргаж одоо Монгол улсын хэмжээнд анх тэрийг батлуулаад ийм секс дугуйлан нэг үргэлжлэх юм бол өдрөмжүүлэх бүлэг гэдэг юм одоо тухай үед байгуулж байсан. Сайхан түүхтэй Лайжи багш маань одоо энэ сургуулийн одоо өдөө зэрэгтэй болох бүх нөхцөл бололцоог хангаж одоо бүх эрдэм мэдлэг өөрийнхөө бие бэлтэр сурсан мэдсэн бүх зүйлээ энэ сургуультай бол зориулсан. Başında. 자, 그래.
За дахин дарья. Монгол үндэсний бүх өөрөө том асар том соёлолтой энэ хүн төрөлхтөн бий болж ирсэн цагаас эхлээл бүх барилдаг хоорондоо ноцолдог гараатай амтан одоо ахугаас ахуулаад бүх юм нэрээсээ хүн төсвөр төвчээртэй байх одоо янз бүрийн нөхцөлд өөрийнхөө амнасыг ахуулахаас эхлээл тухайн үедээ одоо тэмцэлдэх өрсөлдөх одоо өөрийнхөө амнасыг хамгаалахаас эхлээд байгаль цаг үр ахуйтайгаа ойрхон байсан учраас л энэ бүхий спорт маань энэ аль эртнээс л энэ хүний нийгэм үүссэн цагаас эхлээл явсан энэ түүхтэй юм байлээ. Олон жил, олон мянган жил ингэж тасралтгүй явсаар байгаа өдөөгийн өндөрлөгт хүрсэн байна. Одоо үндэсний спорт маань би нэг сайн мэдэхгүй зүгээр. Гэхдээ ер нь ахуйгаасаа холдсон тохиолдолд бол ер нь хамгийн нэгдүгээрт бие билтрийн өвдөл маш их чухал нөлөөтэй байна. Хот газар өсөж байгаа хүүхдүүд мэдээж хүн болгон л ярьж л байна л да. Сайхан хүндийн өргөл, төмөр өргөөд, штанг өргөөд ямар ч өндөр хүчтэй кардио төсвөр төвчээрийн ажиллах чадварын бэлтгэл хийж байгаа ч гэсэн үнэхээр байгаль цаг үе дээр ууртаа хөдөө орон нутагт өсөж төрнөд хоол ундан сайхан цэвэр агаарта цэвэр хоол идсэн хүүхд хоёрын ялгаа тэнгэр газар шиг байна. Одоо яг 25 6 жилийн хугацаанд хүүхд бэлтлээ. Ер нь амжилт үзүүлсэн хүүхдүүдийн маань ихэнх нь бол ер нь 100-ны бараг 80% нь ер нь хөдөө орон нутаг. Эсвэл Улаанбаатар хотын захын астгцсан дүүргүүд эндээс одоо Улаанбаатар хотын манай сургуульд ирж суралцж ирсэн хүүхдүүд бол ер нь өндөр амжилт үзүүлсэн байна. Энийг бол ер нь судалгаагаар ч барсан байна. Тэгээ энэ хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүдийн бие билтрийн хөгжил, онцлог, ажиллах чадвар одоо маш олон юм нь ер нь давуу байна те. Хот газар хамгийн нэгдүгээр тэгэхээр ирээсээ тэгэл тухайн тамирчин уушгины багтаамжаас ахуулаад бие билтрийн чадвах тий ажиллах чадвар, гар хөлийн онцлог гэдэг ирээсээ шал өөр л болцсон. Одоо цаг уучныг бодвол өөр болчиход байна шүү. Ахугаас олдсноор тэгээд амьдарч байгаа орчин нөхцөл энэ төр тийм ээ сонирхож байгаа олон спортын төрөл ирээсээ тэрнээсээ шалтгаалаад ер нь л хоёр тис өөр юм болоо салчлаа. Ерөнхий боловсролын сургуулийн миний яг үндсэн цалингаа авдаг ажил бол биеийн тээврийн багш. Тийм ээ. Бүх одоогоор Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд бүх юм багш тасгалжуулагч гэсэн оронтой байхгүй. Тийм статус байхгүй учраас хинж тэн дээр залуу мөнгө авахгүй. Тийм учраас бидний ганц авах боломжтой юм нь биеийн тээврийн ерөнхий боловсролын сургуульд биеийн тээврийн багшийн яг үндсэн ажиллаа хийж залуу мөнгө авах. Хажуугаар нь өөрийн дур сонирхлоороо секс дугуйлан ажиллуулж тухайн сонирхсан хүүхдүүдийн бие билдэр өсөл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө бидэд өөрийн мэдэх чадах юмаа зориулж байгаа. Тэрүүгээрээ л онцлог. За хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд гээд үнэхээр зориод ирж байна. Яг уу найз нөхдүүд, ах トゥ хамаатан садан, шавнэр ингээ явж исэн хүмүүс миний багш одоо нэг тийм хүн байгаа. Энэ дээр очивол нэг болчихгүй бол тухайн хүний өөрийн хүрээлэлд байсан орчин нөхцөл. Юусэл мэдээлэл авсны үндсэн дээр бид хэдийг зорж ирж байгаа. Тэрнээс Монгол улсууд бол маш олон авиас чадвартай, маш олон спортын төрлөөр мундаг бэлдэж байгаа багш нар бол маш олон байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө тухайн амьдарч байсан орчин, найз нөхд, нутаг орны хүмүүс тийм ээ. Шавнырын маань дэмжлэгтэйгээр тэр хүүхдүүд маань ерөнхийдөө ирж байгаа. Одоо жишээлбэл Увс аймгаас ирж байна. Увс аймгийн үеийн багш нар маань адилж байсан хамт сургууль төгссөн найз нөхдүүд маань одоо ийм нэг багш байгаа. Ийшээ очиод бэлтгэл сургууль хийгээд үзээрэй. Зарим хөдөөний хүүхдүүд тэр сургуульд нэг зурагтаар гарсан ийм нэг тэмцээнд орсон тэдний нэг хүүхд тийм сайн барилдаа минь тийшээ нэг зориод очиод тийм хүн байдаг гэсэн гээд зориод ирдэг тохиолдол маш их бий. Тэгээ яг зорж ирсэн хүмүүстэй бол ажиллах бол арай өөрөө шал өөр шүү. Зүгээр өнөөдөр секс дугууланд орж гараад манай сургууль нэг жилдээ нэг 9 сарын 15-наас 5 сарын 15 хүртэл секс дугуулангууд маань явагдана. Намраа бол энэ заалчийг 3 ээлжээр ороход дүүрэхгүй штэ. 100 гараал хүүхдүүд явчихна. Яг хөө тэднээс орж ирээд бүгдээрээ гуйлна гэж байхгүй. Ямар ч ясаа орж ирээд бүхий спорт гэж нэг юм байдгийг анхны шатны мэдлэг юм байна. Ийм дасгал хийдэм байна гэдэг анхны мэдгэдэггүйний аваа гарч байгаа болохоор намар 100 гаруй хүүхдүүд орж ирнэ. Хавар бол тэгэл нэг тал нь байхгүй болчтой. Тэгэхээр тэнд бол нэг хайхтар бид хэдий хэмжиглээд харамсаад байх юм байдгүй юм уу.
Тэгэхээр энэ бүхийн заалны хаалгаар орж ирж байгаа хүүхд болгон өөр гэсэн онцлогтой, өөр гэсэн аашаар шинтэй учраас нэг орж ирж байгаа хүүхд болгоныг бид алдах ёсгүй байгаа мó. 100 хүүхд орж ирлээ гэхэд 100 арга барил 100 янзын сэтгэл зүгээр л харьцах хэрэг бид хийдэж шин тулгар дээ. Тэгэхээр тэн дундаас одоо тэгээд яг бүгдийн одоо мэдээж мэд 100 арга барилтай 100 хүний сэтгэл зүг уншина гэхэд бол хэцүү. Тэгээ өөрийнхөө шатах мэдэх юмынхаа өөрийнхөө уншсан судалсан өөрийнхөө уншиж судалж байгаа юмнуудаа ашиглаад тэгээд тэр хүүхдүүдэд бүх болох гол үздэг юм да. Ер нь тэгжил ажил амьдрал маань явагддаг шүү дээ. 들어보시겠다. 자, 네. 자, 느낌 다 되었습니다. Тэмцэн дөрөд амжилттай барилдаад өөрөөсөө босод өрсөлдөгчөөсөө айхгүй тэм барилдах гоё байдаг. Миний хамгийн том тэмцээн бол нэг улсын аваргаас Орслоо явж исэн тэмцээн бол айгүй чансан өндөртэй тэмцээн байсан. Тэрнээсээ хүрэл медаль авсан. Бүлдэгдүүлж исэн. Яг зооны аваргын төлөө алтын медалийн төлөө үүсэх зооны аваргын төлөө үүсэх хэрэгтэй болж байгаа. Тэгээд бүлдэгдүүлж хожигдчихсэн. Тэгээд өөртөө айгүй харамссан. Тэр өвдөлтийг төвчээ гарчаад алтан медаль авчирсаад. Гэтэ өмнө 7 хоногт бас сая алдрын цомоос би төрүүлээд өсөөрөө авруулсан. Хоньны налах дээр бас нэг өсөөрөөс мөнгө авч яасан. Хамгийн анх Уган аймагт болсон улсын аваргад хоёулаа өөр наснд барилж ирсэн. Ямар нэгэн хэмжээнд орохлоор тэгээд хаяада бэртгөө өнгөрөөжсөн байгаа. Тэгээд юу 15-ын лигээр ороход нэг хүүхдээ барилсан чинь намайг алгадаг шилдээд Тэнвиг доороод яг адилхан алгадаа шилтэн наамыг таарч. Тэгэл тэр ирээс өвчтэй санагдсан. Надад болохоор сургуулийн аваргаар нөгөө шилдсэн чинь зөрүүлээ шилдээл тэгэл золтон алцахгүй. Тэгэл жоо хөжилчихсэн гэсэн. Манай 73 дахь сургуулийн бүхийн төрөлхтөн сургуультай сургуулаа. Тэгээд олон бөхчүүд, олон амжилттай хүмүүс гарч ирсэн. Тэгээд нэрлэл нь дуусахгүй дээ. Өдөр болгоон залбаах Google байгаа да. Манай гайр тах байна, жавхаах байна. Олон бөхчүүд төрсөндөө. Манай дандар бишил ачих авъя. Тэгээд сургууль дээр бас Монгол Улсын за хөтөлбөрийн нэрмж төрөлтөнд нэг наснд бас хоёулаа барилж ирсэн. Тэр Монгол Улсын за хөтөлбөрийн нэрмж сургуулийн аваргаар хоёроо таарч нэг харьцаатай 5 онооч ирсэн. Гэтэл нэг өвөр хангай улсын аваргаар явж байгаад нөө нэг авч явсан хатар айл руу явсан. Тэгээд дөрүүлээ машин дотор суудсан. Аимшигын төг сонсоод өөрөө нэг 10 болчихсон. Тийм машинаас гарч чадахгүй айгаад тийм болчихсон. Чөлөөт хэлзэгт дууланд одоо хичээллээд 2022 оноос хичээлж байна баг. Тэгээд хичээлж байгаа. Манай аав бүх амын начин салтай хүн байсан. Тэр аавыгаа дуурайгаад ер нь бүх сонирхолтой болоод хорхотой болоод ер нь барилж гисэндээ дагаж яваад наадам үзэж ирнэ. Тэгээ орхотой болоод барилж гисэн. Аав маань гэр бүлийнх маань дэмжиж ирнэ тэгэл барилцсан да. Би ер нь багасаа барилт сонирхолтой байсан. Тэгээд тэр 7 дугаар ангид байдаг жил Монгол Улсын арслан Бандийн Ганбаатаргаа гэж хүн хурж ирж тэгээд тэр хүнд одоо би бүх болмоор байна гэж хэлсэн. Тэгээд тухайн хүн 73 дугаар сургуульд дандар багш сайн чөлөөтөр сайн суур ер нь үндэсний хөр барилдахаас суурьан сайн тавих хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд дандар багшийн хөдөлгөөндөр тухайн жил хийж орж ирсэн да. Таяхны тэмцээнд орсон. 2 3 хоног тий. 20 наснаас дээшээ 3 нас дээшээ үзээд 3 нас ах нартай юм тий. Хожигдоод дагаж барилдаад хүрэл авсан. Хүрэл медаль авсан. Улсын аваргад 20 наснаас аваргад. Тэгээд сүүлд тэрний өмнө Увс аймагт болсон юугаар насны өөрийнхөө насны одоо наснда Увс аймагт очиж барилдаад Монгол Улсын аваргад төрүүлсэн 80 кг-д. Тэгээ одоо гадагшаа Аз дэлхийн аваргад явах хэрэг авсан болохоор 100 одоо удахгүй явна Аз дэлхийн аваргад. Одоо өмнөх 100 шүү дээ 24 оны 100
хүүхдийн барилдаанд улсын хүүхдийн барилдаанд төсвөр хүүхдийн барилдаанд сайхан барилдаа тэгээд 7 дугаар төрүүлсэн. Тэгээд Монгол улсын шонхор гэдэг цол болсон. Тэгээд улсын шонхор гэж цол хүртсэн. Тэгээд ер нь тэл сэтгэл байхын тэмцээн наадам болсон да. Азийн урагт яваад шагнал 5 дахь хайранд орсон байгаа. Тийм тэр одоо миний хамгийн анхны орс одоо хамгийн том тэмцээн байсан гэх юм уу? Дурлаад энэ ч одоо ингээд бүхтөө ингээд дурлаад хийж байгаа болохоор кайфтай бид ч өөрсдөн. Тэгээд одоо наадам гээл үндэсний хөр барилдах гэдэг одоо сайн барилж байгаа хүмүүсийг харин чөлөөт мөлөөт их спортын суурьтай хүмүүс үүдэг. Тэгээд тийм болохоор чөлөөтөхөөрөө суурэ тавиад үндэсний хөр бас давхар сайн барилдахыг ер нь зэрэг чөлөөтөхөө давхар ингээд ослуулж хийж байгаа ер нь. Чөлөөтөд давмгаа хийгээд. Тэгээд ер нь чөлөөтөхөөр барилдах маш их сонирхолтой мэдрэмжтэй болгодог. Түрүүжийнхээ ах нар тэгээ өдөр болго заа улсын зөрөгт гарцсан зөрөгт залбаа ах маань ах нарынхаа араас нэг тэгэл харахын амжилт үзүүлэхийн тулд тэгэл тууштай бэлтгэл сургуультай гэж явж байгаа. Манай сургууль ер нь бус сургуулиудаас чөлөөтөхийн секцтэй бүхэн секцтэй гэдэг давуу талтай болохоор ер нь давуу талтай болохоор төрөлхтсөн сургуультайгаар давуу талтай байгаа. Тэгээд амжилт гаргасан хүмүүс маш их байдаг. Тэгээд ер нь үндэсний хөгжлөд хөгөлтгөө Монгол улсын үнэн зэрэг тарцах залбаа, нацаг сүрмийн залбаа. Тэгээд Монгол улсын зан хөдрүүлэг ах маань тэгээд чөлөөтөхөөр маш олон амжилт гаргасан Аз төвдлөхийн авгууд медальтай хүмүүс зөндөх байгаа. Би одоо том болоод нэг төмөр учрын тулгаан ах шиг алдартай барилдаад том алдартай болохыг хүсдэг. Намайг тасалжуулдаг, намайг юм сургадаг багштай надад баярлаа. Мэдхгүй чадахгүй байгаа юм зааж өгдөг. Тэгэл өөрсдөө хийж чадахгүй үйл ингэж игээрээ тэгэж игээрээ гэл бүх юм зааж өгдөг дөө. Добршигда. За, 그래. 자, 느낌 다 되었습니다. Шавнар маань сайхан амжилт үзүүлсэн. Одоо төв дэлхийгээс ч медаль авлаа. Монгол улсынхаа наадамд өндөр цолтоо сайхан барилдаж байна. Үнээс ч илүү дээшээ барилдах байх. Үнээс ч олон өндөр цолтоо бөхчүүд гарах байх гэж одоо болтол итгэж найдаж явдаг. Хэрэгсэл тухайн тамирчны гаргасан алдаан дээр л үндэслэж багш хүн цааш нь сургалтаа ирнэ явуулдаг. Энэ нь бол туршлагаас харахад тийм байна. Зөвхөн онлоор явсан онлын мэдлэгээ тухайн тамирчин дээр хэрэгжүүл зааж сургаад тэрийгээд олон дахин туршиж баттгachээж тэмцээн уралдаан дээр үзэж вэж тэр нь алдаа оногийн шийдэж одоо зөв байж юу буруу байж юу дараагийн удаа яаж засах вэ гэдэг маань гэсэн. Энэ хоёр хүмүүсийн уулзвар дээр л бүгд тогтчих. Сургалт дасгалж явуулагч дашвалж явуулагтай энэ цааш нь явуулдаг. За тамирчид маань сайхан амжилт үзүүлсэн байна. Амжилт үзүүлээгүй ч хэмжээ байсан ч одоо спортын сайхан спортоор хүмүүжил үдий зэрэгтэй амьдрал ахуйгаа авч маш сайхан хүмүүс байна. Багш хүн бол ер нь тэгээд шаваараа мэдээж бахархна. Тэр нь өндөр амжилт гаргасан шавьдаа илүү анхаардаг. Зөвхөн амжилт гаргаагүй шавьдаа арай сул анхаардаг гэсэн миний хувьд бол тийм ойлголт байхгүй. Зөвхөн дүүргийн авраг, сургуулийн аврагаас медаль авсан хүүхний тухайн өөрийнх нь потенциал амжилтанд байж байгаа. Дэлхийн олимпийн наадамс медаль авсан улсын наадамда өндөр амжилт үзүүлсэн хүүхдүүд маш хувийнхаа өөрийнхөө нөөц бололцоо бүх юмыг дайчилж хүрсэнд л би багш хүний үед баярлж явдаг. Мэдээж алдсан онсон бохимдох, эндээ эргэлдсэн өөрийнхөө ажилтныг буруу мэрэгжил сонгож юу, би яах гэж ийм хийвэ гэж эргэлдэж ийсэн цаг үе мэдээж байлгүй байх вэ? Олон байна шүү дээ. Тэгээд эргээл эр хүн бүдрэхэд малгай нундаг болохоос толгой нундаг ухаан нундаг гэдэг шиг тэгээд өнөөдрийн ялагдал бол маргаашийн ялалтын суур юм шүү гэдэг үүднээс л маргааш нь битгэд хөөх юм байна. Урд өдөр нь хожигдоод сэтгэл санаагаар гутраал явсан хүүхдүүд маргааш цүнхөө өрөөл цагтаа бэлтгэлдээ ирцэн суулж байгааг хараад ирэн тэгээд үгүй энэ хүн барилдсан хүн шантраагүй байхад барилдуулсан би юундаа шантрах байд гэж миний хувьд асгалжуулагч хүний хувьд тэгж бодоод ерөнхийдөө дараагийнхаа ажил руугаа шууд ордог тоо. Добршигда. За, 그래. 자, 느낌 다 되었습니다. Төмөр замын 73 дугаар сургууль ажиллаж байсан ах модууд одоо ажиллаж байгаа багш нар ирээдүйд ажиллах
залуучуудаа мөн Монголын жилүүд өхөн холбоо үе үеийн удирдлууд Ахмад Тамирчид одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа багш дасгалжуулагч нартай Шгшээгийн хамт олондоо өөрийнхөө 73 дугаар сургуулийн төгссөн үе үеийн шавнэр одоо суралцж байгаа шавнартаа бүгдэнд нь ажил хөдөлмөртөө амжилт гаргасан. Зорьсон зорилгын төлөө тууштай зоригтой байж тийм ээ ирээдүйн Монгол улсынхаа төлөө өөрийнхөө оруулах хөв нэмрээ сайн оруулах болтугай гэж хүсэн өрөөё. Тэгээд намайг дэмжин ажилладаг 73 дугаар сургуулийн удирдлага хамт олонтой мөн өөрийнхөө гэр бүл аны жил өр хүүхдүүдтэй туйлын их баярлж явдаг шүү. Энэ хөдөлмөрийн өмнө үнэлж өдөө зэрэгтэй болтол минь хамт арын минь дааж яваа та бүхэндээ үнэхээр хайртай шүү. Тэгээ бүгдэнд наад жаргал эрүүлэнг хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. 넘어집니다. 자, 그래. 자, 느낌 다되었습니다. Манай нэвтрүүлэг энд хүрээд өндөрлж байна. За манай нэвтрүүлэг бол Төмөр замын 73 дугаар сургууль дээрээс бэлтгэн та бүхэндээ хүргэлээ. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Манай нэвтрүүлэг Тод мэдээ сайтын үндсэн пэйжээр болон хөгжүүлэгчтэй холбооны пэйжүүдээр давхар цацагдлаа. Баярлалаа та бүхэнд. 넘어집니다. 자, 그래. 자, 느낌 다되었습니다.